Бас имлэг дээрээ очих хэвээр 11:10 хүртэл бараг унтаад босоол нүрээ угаагаал шүтээ угаагаал гарч ирлээ. 4 дахь 5 дахь хагасанд ажлаас аваад тэгсэн чинь 3 дахь 1 дэх 3 дахь хүртэл хоолтой хуваар өгцөн. 3 өдөр дараалаад 11-ээс орой 10 хүртэл ажиллаад тэгээд өнөөдөр арай гэж бослоо. Сайн уу жохоо байна. 2А 3Атай жаав хаа шүү. Шил зүүх дуртай хүн юу нэ тийм үү? За яг уу нарны шил хэсэг зүүх ч юм уу зүгээр гангараанд ингээд хэсэг ингээд шил зүүх бол зүгээр яг ингээд хараамуутай учраас байнга шил зүүх чинь хэцүү шттэ. Байнга линз зүүх ч гэсэн хэцүү. Жимд хөвчлөнгүүгээд сунгалт хийдэг. Линзтэй л авахгүй бол гүйж чадахгүй. Ядарсан үед ингээд хамарны ингээд өвдөд шил амир хүнд тэртэй санагдтал. Үлд ороход бас хэцүү хамаагүй линзтэй орчлохгүй. Тэгээ шилгүй яхаар сайн харагдахгүй. За Техаст ч явах гайгүй үйл болохгүй дулаахан болохоор гайгүй Монголд бол хүүтэнд цантаад шил амир ядаргаатай тийм. Ер нь линз зүүх, шил зүүх хэцүү дургу. Тэгээ би өөрөө бас өөрийнхөө яг тийм шилтэй төрхөнд дуртай биш гэх юм уу, итгэлтэй биш байдаг. Тэгээд шиллээ зүүчгээрээ өсөг тогтлон өмсгүй ч юм уу хамаагүй ганган гой хувцс өмсгүй. За жоохон шилтэй юм чи мангар харагдаж байгаа гэж бодоод тиймэрхүү юм байдаг. Thank you everyone. Welcome back, my friend. I just have, of course, the fun stuff to get you started. Sexy goggles. You're gonna wear those for the first week while you're sleeping. If this is uncomfortable, I was showing her on Amazon. They have those eye masks that you sleep in that are a little bit more raised. Oh yeah, I have those. Yeah, like yes, right? those Yeah. are more comfortable. Yes. I think if you like that more, you can wear that versus this. I just feel like the foam is a little raised, just in case. Okay. When you leave today, you're gonna wear these. Төгөр өмсч яг хаалганд орох гэж ингээд. Өглөө араас ирчээ за босох ёстой дөө гэж бодоод тэгснээр буцаад унтцсан. Тэгээ буцаж унтахдаа нөгөө өчтөр хаалганы өмнөх бэлдэх юм ингээд уншсан байхгүй юу? 24 цаг одоо нүдэ бодохгүй байх хэрэгтэй. Алкогольны орцтой, нүүрний тосмос, мөртөө өсөрхөж болохгүй малгүй тэгээд бас нөгөө дулаахан хувцас өмсөх гэдгийгсэн байсан. Флис материалтай өмсчихлэхгүй, дулаахан юм өмсөх гэдэг. Тэгсэн чинь араас ирчээд буцаж унтахдаа мөнгө хувцалсан даарч ийн гэж зүүдлээ. That's just another numbing drop. Be comfortable. Look down. Thank you. Look at the green light. Perfect. Чи тэсэлтэй намайг халдсан уу? Халдсан. За. Ти юу? That way.
За хаалгаа илгээд 1 хоног болсон байна. Сая үзүүлчихэд ирсэн. Тэгээд хараа маань маш сайн орсон байна гинэ 20-с 20. Тэгээд 2 дахь өдрөө дөнгөж хагалгааныхаа маргааш 20-с 20 байна гэдэг бол маш сайн гэсэн үг гэж байна. Тэгээд одоо ингээл өөр үзэх шаардлагагүй гэсэн. Хүчин намдаах тусаалгаа 4 цагийн зайтай тусааж байгаа. Химэл нулимсаа цаг болгонд тусааж байгаа. Тэгээд ямар ч өвчин зөөр юу нь бол байхгүй. Хаалгааны дараа ч гэсэн байгаагүй. Яг хуу тусаалганаасаа болж иж магадгүй л дээ. Гэхдээ тусаачаа дараагийн цаг болох хүртэл ч юм уу те дараах тусаах цаг нь болох төхөөд ирэхээр өвдөж гэх юм болов гэсэн чи өвдөж мөвцсөн юм ерөөсөө байхгүй байна. Өчтөр юу гэртээ ирээд бараг 5 гээл 5-аас хойш өглөө болтол 5-аас хойш унтаад өнөөдөр өдөр болтол унтсан. Манай гурав намайг унтуулах гад Costco яваад өөр хашаалаа сакс тоглоод тэгээд орой ирээд манай хоёр шууд унтаад айгуу сайн унтсан. За хараа тэглүүлээд яг 7 онсон байна. Маш амар байна. Одоо өвчин намдаахаа тусаахаа болсон яг цаг-цагаар чигшүүлэгчэд тусаагаад явж байгаа. За хагалгааны зардал Остонд яг хэд болсон бэ гэхлээр нийт 6200 болсон. 2750 тэгээд 300 долларын ингээд тусдаа 300 долларын нэг юм насан туршийн даатгал гэх юм уу protection тэрийг нь аваад тэгээд яг нийт дүн 6200 тэрэн дээрээ эмнэлэг нь болохоор 3 сарда багтаж хагалгаагаа хэлэгвэл 1000 долларын хөнгөлөлтөй байгаа гэд ер нь бол яг 5200 доллар болсон гэсэн үг. Тэгээд эмнэлэг өөрөө нэг юм банк бустай хамтардаг. Тэр банк бусаас нь 24 сарын хүүгүү хувааж төлөх боломжтой. Тэрнийхэн дагуу бас яг төлөөд явж байгаа. Тэгэхээр нэг сард 200 орчим доллар төлөөд явна. За яг хагалгаанд орохын өмнө хагалгаа хийх юм чинь орж ирээл. Oh, congratulations, I'm so happy for you. It's gonna be awesome. Энэтэрэ гэж баахан тийм юм хэлж байгаад яг хагалгааны өрөөр аваад орохоор нэг тийм амар гоё юмд орж байгаа юм шиг тийм сэтгэл зүйтэй бодолтой ингээд болчт юм байлээ. Тэгээ би өөрөө гэхдээ хүндээ бас нэг амар айгаагүй яг тэрний дараах нэг шил зүхгүй дээ одоо сайхандаа лийн завж махгүй гэсэн тэр зүйлс нь бодогдчихсэн болохоор айц юусоо байгаагүй. Тэгээ бас нэг юм болохоор хаалгааны юм чинь бас орж ирстэй ингээд би ингээд хэдэн жилийн өмнө олон жилийн өмнө ласик хийлгсэн. Манай энэ туслах юмч бас ингээд хэдэн жилийн өмнө хийлгсэн. Хамгийн сүүлд манай бэбиситер ингээд энэ ласикийг хийлгсэн. Тэгээ бид нэр одоо we believe in lasik гэдэг тэгэхээр бас сэтгэл барай уяг юм бэлээ. Тиймэрхүү юм хэлгээр Солонгост одоо нэг хагалгаанд орж байгаа хэдэн бичлэг блог үзсэн чинь ингээд хаалгааны эмч сувлагчтай одоо ажилчид нэг нүдэн шилтэй тэгснэ ингээ хүмүүстэй ингээ хаалгаа хийх гээд тийм юм харсан байхгүй. Тэгэхээр арай сэтгэл зүйн хувьд арай айтайхан байсан. Яг тийм за нүд чинь амар чухал эрхтэн шүү дээ. За янз бүрийн эрсдэл гарчих үү дээ гэсэн айдас илүү тэрний дараах батлал. За солонгост хэлэгвэл бас илүү хямдхан бас арай найдвартай гэдэм билээ. Гэхдээ нэгдүгээрт солонгост хэлэх гэхлээр нэгдүгээрт цаг хугацаа их зарцуулна те. Хагалгаа нь өөрөө бараг 10 минут хүрэхгүй хагалгаа байхад тэрийг хэлэхийн тулд ирч чинь 30 хэдэн цаг нисэн дахиад үзүүлнэ гэд цаг хугацаа их алдах гэдсэн ажлаа их алдна хүүхдүүдийг нь харах уу гэд олон өдрөөр явах учраас хоёрдугаарт бас нэг дор их мөнгө гарна гэсэн үгтэй яг замын зардлаа очоод эмнэлгийнхаа төлбөр мөлбрийг нэг дор их мөнгө гарах учраас бас солонгос явж хийлгээгүй. Яг уу Монголд байсан бол ч юм уу эсвэл Монгол явах замдаа хийлэгвэл бас ер нь солонгос тохиромжтой байх. Гуравдугаарт бол би өөрөө нэг яарч исэн зүгээр л өтөр дүргэн л
хурдхан л нүдний шилнээсээ салахын түүсээсэн болохоор за эндээ хэлчихьгээд эндээ хэлгсэн. Чиний өнөөдөр подкаст болсон юм уу? Бараг л гэтээ бүр том утга ш зориулт юм жижиг. Ой, амар хоохан байсан. Ёо